За юу цаанаас ээлж нэгэн бичнээс тавтай морил. Тэгээд би бодоод үзсэн чинь сүүлийн 9 сарын хугацаанд нийтдээ 500 гаруй хүнтэй ерөнхийдөө хувьчлаад группээр ингэж онлайнаар ерөнхийдөө яаж бизнесээ босгох, те яаж ер нь ур чадвараа ингэж онлайнаар зарах, ер нь энэ онлайн бизнесийг яаж хийх вэ гэдэг талаар ингэж зөвлөгөө өгч маш их хүнтэй ярилцсан байлээ. Тэгээд ихэвчлэн хүмүүс над руу холбогдож байгаа зүйл бол мэдээж хэрэг ямар нэгэн асуудалтай учраас тэр асуудал дээр гаргалгаа олохын тулд одоо ярьж байгаа шүү дээ, те. Тэгээд би өнөөдрийн бичлэгээр юу гэж бодсон бэ гэхээр нийтдээ ер нь хүн ингээд бизнестэй юм ингээд зарах юмтай, янз бүрийн санаатай, ур чадвартай, мэдлэгтэй хүмүүс яг онлайн хэлбэр дээр ингээд ажиллаад онлайнаар ингээд ерөөхдөө юм зараад орлого олъё гэхлээр яг тулгардаг надад ирдэг бүр хамгийн топ 11 асуудлыг 11 одоо проблемыг би гаргаж ирж та бүхэнд ярих гэж байгаа юм аа. Тэгээ энэ 11 проблем танд нэгээс ер нь илүү байх ёстой. Ер нь бол энэ 11-ийн аль нэг нь танд заавал байгаа болохоор та ерөөхдөө тэр хүсэж байгаа түвшиндээ хүрч чадахгүй байгаа гэдэгт би 100% итгэлтэй байна. Тэгээ ямарсан би сүүлийн 9 сарын хугацаанд 500 хүнтэй ярьж те 500 гарна шүү зэ 450-аас 500 хүнтэй ярьж давтагдсан хамгийн одоо тэр асуудлуудыг ярих гэж байгаа. Тэгэд энэ асуудлуудыг яаж шийдэх үү? Яг юу хийх ёстой вэ гэдэг би маш actionable tip бүх юмтай хамт өгж байгаа тийм бичлэг болох юм аа. Тэгээд ер нь энэ бичлэг бол яг тухтай сууж байгаа дэвтэр үзгээ гаргаж байгаа үзэх юм бол илүү танд үр дүнтэй байх гэж бодож чинь зүгээр подкаст шиг бишгээс илүүтэйгээр яг өөрийнхөө асуудлыг олоод тэгээд энэ дээр би яах вэ гэд гаргалгаа олох юм бол танд илүү ер нь үр ашигтай байх гэж бодож чинь. За тэгээд олон юм ярилгүй бичлэг рүүгээ орцгоо. За эхний миний хүмүүсээс ажигласан хамгийн том одоо гацалт үүсгдэг тэг хүмүүсийг одоо дараагийн төвшөнд гаргадаггүй зүйл бол хит олон юм зэрэг эхлүүлэх гэдэг юм байдаг. За юу гэсэн үг вэ гэхээр хит олон төрлийн бизнесийг ер нь онлайн бизнес ерөнхийдөө ингээд дараа дараагийн төвшөнд гарахын тулд яг юм дөрвөн үе шатыг ер нь дамжиж явдаг байхгүй. Ер нь нэг миний анзаарснаар бол эхний нэг за нэг $100,000 хүртэлх бизнесүүд бол яг дөрвөн үе шаттай явагдтыг. Тэгээ хүмүүс юу гэсэн үг гэхээр үе шат болгон дээр өөр ажлууд хийгддэг байтал бүх үе шатын юмнуудыг нэг дор хийх гээд өөрсдөө айгу зовоод байдаг байхгүй. За би тэр үе шатуудын нэг дараалал нь хэлж өгье. Эхний үе шат нь юу вэ гэхээр өөрийнхөө санал болгож байгаа зүйлийг одоо offer-ыг prove хийх гэж байгаа. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр таны санал болгож байгаа зарж байгаа ямар нэг юм чинь хүмүүс сонирхож гинүү гэдгийг нэгсэндээ одоо батлна гэсэн үг. За хүмүүс яг таны санал болгоод байгаа одоо бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ зарж байгаа юм чинь хангалттай сонирхож авж гинүү те хүмүүсийн ингээд тогтмол заах нэг хүн сонирхож болно, хоёр хүн сонирхож гинүү, гурван хүн сонирхож гинүү яг худалдаж авж гинүү гэдэг тэр тоог гарч ирэх нь айгүй ер нь чухал байдаг гэсэн үг. За энэний араас айгүй чухал юм юу байдаг вэ гэхээр за тийм дээр нэг юм хэлэх юм орчиж. Яагаад энэ айгүй чухал энэ үе шатуудыг ингэж бид нар дараалттай авч явах хэрэгтэй байдаг вэ гэхээр нэг зэрэг ингээд хүн олон юм хийхлээр ингээд харагдахтаа айгүй амбицтай харагдана тий. За ингээд би мундаг байна, айгүй олон юм амжуулж гин, гинт ингээд бизнесээ өөрчилж гин нэг юм мундаг харагддаг ч гэсэн тэрөөсөө боддоор үр дүн гаргуулдаг байхгүй. Хизээж яг нэг тийм олон юм зэрэг хийгээд би бүгднгийн зэрэг эхлээд нэг тэгж бизнесээ нэг сайжруулсан бол би харж байгаагүй амар хэцүү байхгүй. Тэгэхээр эхний зүйл нь би утсан дээрээс нөгөө тэмдэглэсэн цаган дээрээс тэмдэглэсэн юмдаа хараад яриа явчих та. Тэгвэл ирэлүү амрахгүй зарим бас айгүй хоолын юм болох мартаад байна. За тэгэхээр эхний бидний зүйл бол ерөөсөө өөрсдийнхөө юуг гаргах байсан. Offer-ыг тодорхойлох байсан. Хоёр дахь зүйл за таны ер нь санал болгож байгаа зүйл ажиллаж гин окей болж гин гэх юм бол дараагийн зүйл нь юу гэхээр борлуулалтынхаа процессыг тогтворжуулах, системжүүлэх гэдэг зүйл байдаг. За юу гэсэн үг гэхээр танд ямар нэгэн зарж байгаа юм байна. За окей би нэг мик зарж ийг гэж бодоход энэ ажиллаж гин энийг хүмүүс авж гин. Ер нь нэг аваад энэ болчих юм байна гэдэгт итгэл төрсэн байна. Одоо юу вэ гэхээр за таны зорилтод хэрэглэгч чинь хаанаас таныг олоод яаж явсаар нь байгаад одоо таны ямар контентыг үзэж явсаар хагаад хүн борлуулалтаа хийгээд ингээ худалдан авахч болох вэ гэдэг энэ процесс буюу хэрэглэх одоо ингээ таныг олоод худалдан авахч болох энэ процессыг тодорхойлох хэрэгтэй гэдэг гэсэн. За энэ хоёр дахь алхам зөв. За ингээд нэг энэ нь ойлгомжтой болоод ирэх юм бол гурав дахь алхам юу вэ гэхээр контентоо докторжуулах гэдэг алхам байгаа зөв. Amplify content strategy гэж байгаа. За контентоо докторжуулах гэдэг нь юу гэсэн үг гэхээр танд зарах юм байна. Таны борлуулалтын чинь одоо процесс нь ойлгомжтой, хүн яаж явсараад худалдаа авах нь ойлгомжтой. Одоо юу гэхээр та энэ процессоо хийх ёстой юм нь юу яах ёстой гэсэн үг. Хандлтаа нэмэх ёстой. Хандлтаа нэмнэ гэдэг чинь тань руу сонирхож байгаа хүмүүсийн тоо нэмэгддэг гэсэн үг. За яагаад энэ гуравт орж байгаа вэ гэхээр бид нар зарах юм нь тодорхой, яаж тань руу орлого орох нь тодорхой болсны араас бид нар одоо өөрсдөө хандлтынхаа тоог нэмэхгүй болвол энэ их хандлт чинь бол ингээд хог руу өсөрдөг гэсэн үг. За 3 дугаар алхам энэ байдаг. 4 дугаар алхам юу гэхээр одоо өөрийнхөө optimize operation гэдэг нэрлэлт юм да. Ерөнхийдөө бол өдөр тутмынхаа үйл ажиллагааг одоо системжүүлэх, автоматжуулах гэдэг ажил байна. За энэ дөрөв явагдсны араас ер нь бол бизнесийг томордгоо гэсэн үг. За миний эхний тэгээ хэлэх
point маань бол хүмүүс яагаад алдаа гардаг вэ гэхээр хит олон зүйл буюу саяны 4 шатлалыг одоо тэр элементүүдийг нэг дор хийх гэдэг. Одоо жишээ нь өөрийнх нь оффер нь тодорхойгүй байхад асар их контент хийдэг ч юм уу эсвэл борлуулалтын ямар ойлгомжгүй байхад эсвэл энэ дөрвийг бүгдийн зэрэг хийх гээд хүн өөртөө одоо fuck up хийдэг бизнесээ нураадаг гэсэн үг. За энэ бол миний эхний point байлаа. За хоёрдугаар point нь юу вэ гэхээр нэг оффер тогтож чаддаггүй гэдэг зүйл байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг оффер тогтож чаддаггүй бол юу гэсэн үг вэ гэхээр ихэвчлэн миний харж байгаа хүмүүс юу гэхээр хитрхи олон юм зарах гэдэг. Тэгээд дээрэс нь бүх өөрийнхөө одоо зарж байгаа гэх юм уу санал болгож байгаа зүйлийг адилхан одоо хүлээж авдаг гэсэн. За нэг бодиттой одоо аягүй чухал зүйл нь юу вэ гэхээр таны зарж байгаа бүх бараа бүтээгдэхүүн хүзээж танд адилхан орлого оруулдаггүй. Ерөнхийдөө бол нэг та 10 бараа зарж байлаа гэж бод 1-2хан бараа чинь нийт орлогын чинь 80% бүрдүүлдэг. За энийг өөрөөр бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр Pareto principle буюу 80-20-20 дүрм гэж хэлдэг. За юу гэсэн үг гэхээр нэг юм байдаг гэсэн үг. За би эндээс жишээ авах юм бол за энэ нэг мик байна. Энийг юм аяг байна. Та энийг хоёулыг нь зардаг байлаа гэж бодъё. Та яг адилхан хүчилбэр гараад энэ хоёрыг хоёулыг нь санал болгоход энэ илүү орлого олдог, энэ илүү бага орлого олдог хөөе. Тэгэхэд хүмүүс яадаг вэ гэхээр бараа болгоно адилхан хандаж үзээд ах юм бол энд бол нэг орлого болоод хахад би энээсээ энэ дээрээ бүр их анхаарлаа төлөвлөх юм бол миний орлого нэмэгдэх гэдэг л энийгээ тавьж чаддаггүй хитрхи олон юм зараад ингээд шаардлагагүй орлого оруулж ирэхгүй байгаа юмнуудыг бид нар зараад ингээд явуулаад байдаг гэсэн. Тэгээ энэ маань нэгсэндээ цаашлаад юу үсэдэг вэ гэхээр нөгөө нэг хит олон юм зараад эхлэхээр хүнд ингээд сүултээ өөрөө хүнд юу санал болгох хүн ойлгохоо болчдөг байхгүй. Би тийм айгүй олон хүмүүс харсан. Нэг бараа бүтээгдэхүүнээ тодорхой болгож амжаагүй байж ич яг ингэж core offer буюу яг би ийм юм санал болгоно гэдэг юм а тодорхой болгоогүй байж ич нэмээд идэг байхгүй. Тэгэхээр сүүл рүүгээ өөрөө одоо сонирхож одоо таны бараа бүтээгдэхүүн өөрсдөө сонирхож байгаа хүмүүс ч хүртэл яг юу зараад байгааг нь ойлгохгүй та ч гэсэн сүүлдээ хүмүүст би яг юу өгөх гэдэг ойлгохоо болчдөг байхгүй. Тэгэхээр энэ дээр юу гэхээр та маш тодорхой өөрийнхөө core offer гэдэг буюу хамгийн нэг санал болгох зүйлээ нарийн гаргаж ирэх хэрэгтэй гэсэн. За тэгээд дээрэс нь миний хоёр дахь өгөх юу гэхээр таны нийт орлогыг 80% буюу ер нь ихэнх хувийг нь ямар бараа үйлчлэгээ чинь бүрдүүлж ин гэдгийг тодорхойлоод тэрэн дээрээ илүү тулгуурлаж явах юм бол илүү үр дүнтэй байдаг гэсэн. За энэ миний анзаарсан хоёрдугаар ерөөхдөө одоо хүмүүсийн гаргадаг алдаа байлаа. За гуравдугаар алдаа. За энэ юу юм бэ? Яг ингээд харчуулъя амар юм. За гуравдугаар алдаа нь юу вэ гэхээр контент системгүй гэж. За контент системгүй гэдэг нь нэгсэндээ юу гэсэн үг хэлээд айгүй энгийнээр бодож үзэх юм бол та ямар нэг юм санал болгож байна. Тэгээд та тэр зүйлүүдэд борлуулахын тулд хин нэг нь тэрийг чинь оршин тогтног юм бидэн шүү дээ. Одоо жишээ нь ийм аяг намайг зарж байгааг хинч мэдэхгүй бол энийг мань хинч бодлож авахгүй гэдэг одоо энгийн философийн дагуу би энийгээ зарахын тулд ийм юм байдгийг хүмүүст мэддүүлэх хэрэгтэй байхгүй. Энийг сонирхож байгаа хүмүүст би ийм юм байгааг мэддүүлэх хэрэгтэй, харуулах хэрэгтэй. Тэгэхээр ингийн тулд би контент системтэй буюу тогтмол контентыг оруулж авах хэрэгтэй. За контент систем гэхээр бид нар нэг амар хүнд юм бодоод хэрэггүй. Ерөөсөө контентын загвар л гэсэн үг. Яг контент маань ямар зорилготой яаж урах юм бэ гэдэг. Тэгэхээр би өөрийнхөө ашигладаг, өөрийнхөө мөн одоо надаас хувьчилсан коучинг авдаг, надаас нөгөө үйлчлэгээ авдаг хүмүүстээр ерөөхдөө ашигладаг контентынхаа зүгээр би загварыг энэ дээр яриад өгч гэж бодсон. Яг хоо энэ бол угаасаа хаацаагүй байгаа таад ашиглаж болно. Гэхдээ би зүгээр алигч маа тэмдэглээд аваа. Тэгэхээр та тогтмол контент гэж бодохгүй бол энэ загварын дагуу явахад контент чинь тогтвортой ойлгомжтой болно. Хүмүүс яагаад өдрөөлөн тогтмол ер нь бичлэгийг чаддаггүй гэхээр ойлгохоо байж тахгүй. Яг юу ихэ мэдхээ байждаг, ямар зорилготойгоо мэдхээ байждаг, яаж ихэ ойлгохоо байждаг байхгүй. Тэгэхээр энэ загварын дагуу та явахад энэ 5 алхам байдаг. Ер нь контентын систем үүсгэх. За эхний алхам нь юу вэ гэхээр та зорилгоо тодорхойлох. За зорилгоо тодорхойлох гэдэг нь таны орох гээд байгаа бичлэгний зорилго юу? Борлуулалт хийх гээд байгаа юм уу? Итгэлцэл төрүүлэх гээд байгаа юм уу? Хүмүүс хүрэх гээд байгаа юм уу? Эхний ээлжин зүгийн мэдээлэл хүрэх гээд байгаа юм уу? Хэмжлэгийг зорилгоо тодорхойлно. Эхний алхам. Энэ бол нэгдүгээр алхам. Хоёрдугаар алхам маань юу вэ гэхээр idea буюу санаагаа гаргана. За яг та амьдралын хэм маягаа хуваалцах юм эсвэл ачиг юм зөвлөгөө өгөх гээд байгаа юм уу? Эсвэл одоо хүнд сургамжаа хуваалцах юм уу гэх мэтчлээ яг ямар сэдвэр контент их юм бэдэг idea орж ирнэ. За гуравдугаар зүйл нь юу гэхээр scripting буюу за яг доторх ерөнхийдөө агуулгууд нь юу байх юм бэ гэдэг юмд ярьж байгаа юм. За одоо шинэ би одоо энэ бичлэгийг ярих юм бол миний зорилго бол хүмүүст мэдээлэл өгөх. За мэдээж хэрэг subscriber-ийн тоог нэмэх зорилготой байлаа гэж бодоход миний санаа бол 11 ийм юу гэдэг сургамж гэдэг бичлэг байла. Доторх скрипт нь энэ 11-ийн дотор би ингээд дахиад бичин гэсэн үг шүү дээ. Одоо энэ дээр би ингээд за ер нь иймэрхүү юм ярих юм байна да гэдэг санаагаа. Иймэрхүү юмнуудаа та гаргаж өгж танд контент чинь гаргаж ирнэ гэсэн. За дөрөвдүгээрт процесс юу гэхээр shooting буюу бичлэгээ бичлээ. Та YouTube дээр юм уу, юун дээр юм уу бичлээ. Тэгээд 5 дугаарт edit-лээд постлно гэдэг энэ 5 процесс. За тэгэхээр энэ 5 процессын дагуу явхад контент ч юм бол гараад идэх гэсэн. За тэгээд мэдээж хэрэг контент болгон өөрөө дотроо юу агуулгах хэрэгтэй байдаг вэ гэхээр 3 бүтцийг заавал агуулгах хэрэгтэй байдаг. Яг энэ болгоныг би бүдээж гүнзгий ярих юм бол амар урт сэдв болно.
Одоо саяны би 5-ыг задлаад ярихад амар их юм байна зөв. Одоо энэ 3 юм байгаа. Контент болгоно дахиад бүтэц гэдэг нэг 3 юм байгаа. Энэ ямар бүтэц вэ гэхээр контент болгох ямар нэгэн байдлаар хүүкээр буюу дгийгээр эхлэх хэвээр, сонирхолтой стейтмент юм уу, сонирхолтой юм эхлэх хэвээр. Араас нь үндсэн контентын чинь body буюу их биеийг орох хэвээр. За тэрний араас юу орох хэвээр вэ гэхээр call to action буюу CTA гэж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн үйлдэл уриалах. Энэ бичлэгийг чинь хүн үзээд дараагийн алхам хаашаа юм бэ? Энэ бичлэгийг чинь хүн үзээд зүгээр л за гоё бичлэг байна гэдэг рил ухаж байгаа юм шиг байж болохгүй байхгүй. Одоо энэ бичлэгийг үзэж байгаа та болвол яах ёстой вэ гэхээр одоо магадгүй би юу гэж хэлэх вэ гэхээр хэрвээ одоо энэ 11 сэдвийн айл нэгийг нь илүү гүнзгий тайлбарлуулъя гэх юм бол комент секцэд гээд үлдээгээрэй гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар би дараагийн ямиг хүмүүс одоо чиглүүлэх ёстой гэсэн. Тэгэхгүй зүгээр нэг юм хошин шиг үзэж байгаа юм шиг үзчихээ дуусч болохгүй гэсэн. За тэгэхээр энэ бичлэгийг үзээд дараагийн одоо миний одоо өнөөдрөөс шинэ бичлэгдээ би одоо хүмүүсийг чиглүүлэх юм бол за хэрвээ та ерөнхийдөө бол юутай бизнестэй, янз бүрийн мэдлэгтэй, ур чадвартай ямар нэгэн байдлаар нэг хүнд санал болгоод өгөх нэг юм зарах юмтай. За тэгээд тэрийг онлайн дээр ер нь зармаар байгаа зөв. Гэхдээ тэрийг нэг юм яаж багцлаад хүмүүст хүргэхээ мэдэхгүй, яаж тийшээ хандлтаа үүсгэхээ мэдэхгүй, эсвэл яаж тэрийг автоматжуулж системжүүлэхээ мэдэхгүй байгаа бол энэ комент одоо миний доор байгаа линкээр ороод танилцаад үзээрэй. Тэгээд ерөнхийдөө миний тусалж чадах юм бол яг ямар нэгэн яг зарах юмтай хүмүүст тэрийг яаж онлайн дээр зарахын, хандлтаа үүсгэхээ автоматжуулахын гэдэг талаар ер нь бол тусалж чадна. Тэгээд та илүү гүнзгий ер нь мэдээ гэх юм бол линкээр ороод надтай цаг товлоод стратегийн кол гэж байгаа. Тэр цагаар ороод товлоод тэгээд боломжит цагаа сонгоод нэг 15-30 минутын хугацаанд надтай ярилцаад би боддоор тань тусалж болох юмнууд байна. Ярилцах боломжтой цаг байгаа гэсэн үг шүү. Тэгээд ямарсан та нэмэлт дэлгэрэнгүй асуулт байх юм бол миний Instagram айлыг бичиж асуухад бол би нээлттэй ямар ч хүмүүст хариулж байгаа шүү. За тэгээд дараагийн бүр горцгоё. За жишээ нь саяных бол шинэ call to action буюу үйлдэл төрүүлж чинь тий. Одоо чи миний бичлэгийг үзээд хүн окей энэ айгүй хэрэгтэй юм надад хэрэгтэй мэй гэж үзээд окей би дараагийн энэ хэрэгтэй мэй дараагийн юм юу байх вэ гэхээр одоо чинь Odco-гийн санал болгож байгаа юм бол ийм юм байна. Би Odco coaching програм хүн санал болгож байна. Хэрвээ та компанитай янз бүрийн хүн бол би манай эйженсигээр үйлчлэгээ санал болгож байна. Эсвэл би зүгээр жоохон гацсан байна гэх юм бол би консалтинг санал болгож байна. Газ одоо асуудлыг сонсоод наад дээр ч өгөх гаргалгааг нь таг олоод өгч чинь. Хурдан явах юм бол коуч гэх мэтчлээ. Одоо би дараагийн минут руу хүмүүсийг чиглүүлэх үйл ажиллагаа шүү дээ. Энийг өөрөө call to action гэж нэрлэдэг гэсэн. За энэ бол одоо миний 3 дахь одоо юу байлаа хүмүүсийн гаргадаг алдааны маань те контент системгүй гэсэн. Тэгэхээр контент систем бол дотроо 5 бүтцтэй байна. Контентын доторх бүтцэн саяны 3 зүйлийг агуулах нэ гэсэн. За 4 дахь зүйл. Ер нь бол өнөөдөр хэдүүл 11 одоо алдаа гэдэг нь маш урт бичлэг тэгэхээр болно. Тэгэхээр би бол хэлсэнчлэн айгүй хүнцэн авч байгаа гэж найдаж байна. За дараагийн одоо айгүй чухал зүйл бол өөрийгөө хит их ажилуулдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ажиллах юм бол олон цаг ажиллах юм бол өөрийгөө зовж байгаагаа үр дүнтэй байна гэж андуурдаг байдал. За энэ бол бүр маш том би маш олон хүнээс харсан өөрийгөө би завгүй байна, би амжихгүй байна, айгүй хэм хийгээд байна. Гэтэ ингээд үр дүн гарахгүй байна гэдэг. Тэгэхээр айгүй амар муухай ч гэснэг үг гэдэг нь John D. Rockefeller гэдэг таад мэдэж магадгүй бах те. Стандарт ойл компани одоо захирал John D. Rockefeller одоо бидний энэ боловсролын системийг бидний энэ матрикс гэж яриад байгаа юм чи үүсгэн байгуулсан хүн шүү дээ. Ахын сайн амар алдартай үг байна л да. The man who works all the time has no time to make money гэж үг байдаг байхгүй. Юу гэсэн үг вэ гэхээр байнга ажилдаг хүн мөнгө хийх цаг байдаггүй гэдэг. Байнга ажилдаг хүнд мөнгө хийх зав байхгүй, мөнгө олох зав байдаггүй гэдэг. За энэ бол мэдээж хэрэг хөдөлмөрч битгий бай гэсэн утгаараа биш. Гэхдээ та тэнийг юм шиг бүргэлж нухаадаж болохгүй гэсэн үг байхгүй. Ухаалаг ажил гэдэг чинь одоо эндээс гарч иж байгаа байхгүй. Labor буюу одоо ажиллаад байх юм бол үр дүн гарна гэдэг юм чинь ажилчин анги буюу яг би одоо ялцчгүй би цэрэгт мэрэгт байхад одоо би бол за жоохон 10 жил мэл байхдаа барилгын ажилдаг байсан. Тэгэхээр бол ингээд ялцчгүй би ажиллаж ийж үр дүнгээр яа штэ. Гэхдээ бизнесийн ертөнцийн тийм биш ээ. Бизнесийн та ажиллаад байх юм бол үр дүн гарна гэдэг энэ ойлголт адилхан ажилдаггүй байхгүй. Ялцчгүй та ухаалаг байна уу буюу үр дүнтэй байдал гэдэг юм чинь гарч ирж байгаа. Тэгэхээр үр дүнтэй байдлыг бид нар хэмжих тоонууд руу орж байгаа. За жишээ нь би юм хийгээд байдаг би үзэлтүүд авч гинөө. За үзэлтээс маань борлуулалтууд гарч гинөө ч юм. За эсвэл одоо хэр хүм одоо миний одоо хүү сонирхч хэмжлэн миний гаргаж байгаа одоо хүчин чармаалт маань зүрүүл надад орж ирэхдээ хэр үр дүгөөждөг орж иж гэдгийг би тоон дээрээсээ харах хэрэгтэй байхгүй. Тийм болохоор би ерөнхийдөө заавал энэ хүмүүсийг тэр тоогоо анзаараа, юмнуудаа анзаараа, тэ энэ conversion rate гэж үе, engagement rate гэж үе тэднэрийг анзаа гэж айгүйх одоо коуч өгж байгаа хүмүүст хэлдэг байхгүй. Ягаад тэгэхээр тэднэрийг хүн мэдэхгүй болохоор хүн хөдөлмөрлөөд байдаг. Гэтэ сайн байгаад байгаа ч мэдэхгүй, муу яваад байгаа ч мэддэггүй байхгүй.
Тэгэхээр чинь яг нөгөө нэг одоо барилга дээр байгаа хүн одгоо зэрэгт байхад яг л тийм байсан. Зүгээр л хийгээд идэх тэгэл болж байгаа ч юм болохгүй байгаа мэдэхгүй. Тэгэхээр чинь болж байгаа болохгүйгаа мэдхийн тулд тань тоо хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тоо. За энэ бас тоонуудыг ярих юм бол маш нарийн юмнууд яриад. Яг ерөнхийдөө та тэгээд ойлгочих. Дараагаас идлэр гэлэг үнзгийн бичлэг. Та дээр энэ ташинд хэлэхэд энэ 11 бичлэгийн танд аль одоо жишээ нь компонентуудаас таалагдсан бэ? Шаг дугаарыг үлдээчээрэй. Тэгэх юм бол би бичлэгүүдээр дахиад гүнзгий дахиад тайлбарлаж бас бичлэг хий гэж бодож байна. Бид нар чиргээ 11 бүлэнгийн одоо бүгднгийн тайлбарлаад ярина гэдэг өөрөө айгүй хэцүү бах те бүгдийн. Тэгэхээр дараагийн бас айгүй хүмүүсийн давтагдсан сэдвээр нь ер нь бол бичлэг дахиад хий гэж бодож байна. Тэгэхээр тэрийг та өөрийнхөө илүү гүнзгий судалмаар байгаа нь да тог үлдээчээрэй. За саяны бол дүүрдэх байлаа. Хүмүүс бол маш их ажиллаад байдаг гэхдээ үр дүн байдаггүй. За 5 дахь автоматжуулалт байдаггүй би систем байдаггүй гэдэг зүйл байна. За энэ бол би ихэвчлэн хүмүүстэй харсан гэхээр компанитай хүмүүстэй харсан. Одоо над руу янз янзын компанитай хүмүүс холбогддог. Тэ үйлчлүүлэгч ихтэй орон 20 жил ажилласан, 10 жил ажилласан, сард 200 сая, 300 сая болдог гэдэг. Маш их холбогддог. Гэхдээ нэг асуудал нь автоматжуулалт байдаггүй. Автоматжуулалт гэдэг имийг ерөөсөө нэг юм luxury буюу нэг юм яг ингэ зовоод байгаагаа би хичээгээд ингэж бодоод автоматжуулна гэхлээр нэг жоох юм буруу бодоод байдаг. За автоматжуулна гэхээр би юу хэлээд юм гэхээр вебсайт байгаа юм. Чатбот байгаа юм уу? Эсвэл за SOP гэж байдаг. Тэр захирал бол стандарт operating procedure буюу ажилчдаа трейн хийх тийм бичгүүд байгаа юм уу? Давтагддаг. Ерөнхийдөө л ингэсэн үг. Өдөр болгон танаас нэг юм давтагдаж хийдэг ажлууд байгаа шүү дээ. Нэг одоо үр дүн багтай заавал нэг юм давтагддаг өөр хүн хийж болох үс AI хийж болох үс ажлууд. За тэд нарыг орлуулна гэсэн үг. Ерөнхийдөө систем гэдэг юмны чинь гол зорилго нь юу гэхээр систем байгаагийн гол зорилго нь таны оюун санаанд бодох энергийг үүсгэх зорилготой гэсэн. Нэгсэндээ та захирал бизнес удирдах байгаа янз бүрийн хүн болвол өдөр болгон шийдвэр гаргах хэрэгтэй болно. Тархичин айгүй энергитэй байх хэрэгтэй болно. Гэтэл таны энергийг өдөр болгон давтагддаг таскын дээрээ дуусаад байх юм бол та тэрнээсээ хальж чадахгүй байхгүй. Савнаасаа хальж чадахгүй болчихно гэсэн. Тэгэхээр бид нар хайцганаасаа задар сэтгэх мэтэх бол ингээд бүр хэцүү байхгүй. Ягаад тэгэхээр энэ савн дотроо өдөр болгон нэг юм хийсээрээ л дуусчихад байгаа байхгүй. Надад амар болгонд гэж хэлсэн. Яг нэг хэдийн юм хийгээл өглөө очоод ингэсээрээ өдөр дуусчаад байна. Их чинь ингээ яахаа мэдэхгүй байна. Яг нэг хэдийн юм ингээл явж идэл ингээ дуусчаад байна. Яахаа мэдэхгүй байна гэдэг. Гэхдээ аргагүй шүү дээ. Угаасаа тэр чинь өдөр болгон давтагдаад байгаа юмаа автоматжуулахгүй креатив юм дээр хүнээс асуулахгүй болохоор савнаасаа айлахгүй шүү дээ. Савнаасаа айлахгүй болохоор яаж угаасаа өөрчлөлт үү? Нөгөө нэг Альберт Эйнштейн хэлсэн байгаа шүү дээ. Insanity is the doing the same thing over and over again and expect a different result гэдэг. Тэнэглэл гэдэг бол нэг зүйлийг дахин давтаж хийсээр байгаа хэрнээ өөр үр дүн хүсхээ гэдэг. Альберт Эйнштейн хэлсэн үг шүү дээ. Яг тэрнтэй адилхан байхгүй. Тэгэхээр энэ дээр ямар арга байна гэхээр чатбот. За хамгийн энгийн бол ингээд өөртөө хийчих гэх юм бол manage chat. Manage chat-аар зүгээр чатбот автоматжуулж болж чинь эсвэл нэг жижиг лендинг пэйж хүмүүст мэдээлэл өгдөг нэг вебсайт хийчих болж чинь. За мөн дээрээс нь амар сонирхолтой нэр энд давшимт хэлчихэ. Би яахаар шийдсэн яаж байгаа вэ гэхээр нэг юм уу хоёр хүн л баг заяа. Компани хэрвээ компанитай яг юм амар олон хэрэглэгчтэй харьцдаг компанитай. Тэгээ тодорхой хэмжээний бажеттай буюу хөрөнгө оруулах зардалтай болвол надад амар гоё офер байна. Тэр нь юу гэхээр AI компани AI agent гэдэг бид нар юм туршиж үзэж байгаа. Юу гэсэн үг гэхээр одоо чинь та барбер шоп юм эсвэл нэг юм салонтой байлаа гэж бодоход хувийн чат GPT-тэй болох. Нэгсэндөө хүн одоо яг хүн харилцаж одоо шин хүн захиалга авах шаардлагагүй AI буюу ер нь бол чат GPT шиг юм тантай чатласаар агаад явсараад таны захиалгаач аваад бүх юм яадаг. Яг өөр компанийнхаа AI agent AI хувилбар гэсэн үг. Тэгээ тийм хувилбар манай эйженсигээс ганц хоёр хүнд үүсгэх энэ сар боломжтой байгаа. Ягаад гэвэл одоогор бид нар тийм олон хүнд үүсгэх боломж алга. Ганц хоёр хүнд л боломжтой байгаа. Тэгэхээр хэрвээ та тийм байх юм бол миний Instagram хаяглуу AI agent үүсгүүлээ гэж бичээд үзээрэй. Тэгээ таны компани судалж байгаа бид нар хийх боломжтой бол хийх боломжтой байгаа шүү. Ерөнхийдөө бол таны компани чинь хувийн AI гэсэн. Тиймэрхүү юм байгаа гэсэн. За тэгээ дараагийн руу орцгоё. 5 дахь бол контент биш систем байхгүй байгаа. Тэгэхээр системжүүлэх юм байна. Та ер нь бол систем дээр би зөв хоёр зөвлөгөө өгөхөд та өөртөө боломжтой бол өөртөө хийцэн дээр боломжгүй амжихгүй бол зүгээр чаддаг хүнд мөнгөний өгцөн дээр бүр амлая. Би өөрөө бүх автоматжуул бүх юм өөрөө хийх гэж оролддог байсан. Тэгээ болоод яг баг удирдаад баг үүсгээд явснаас хойш бүр амар амруулсан. Яг тэгэхээр би тэрийг заавал хийх шаардлагагүй байхгүй нэгсэн дөө. Тийм ээ. Тэгэхээр тийм байна гэсэн үг. За дараагийн аюул чухал point маань юу орж иж байна гэхлээр шүү дээ, тийм. За 6 дахь point маань юу вэ гэхээр камеранаас айх өөрийгөө харуулахгүй байх гэдэг айц. За энэ ихэвчлэн миний анзаас дээр эмэгтэйчүүд дээр байдаг. Ялангуяа манай
эмэгтэйчүүд эгчнэр дээр аяг тулгардаг. Яагаад тэгэхээр мэдээч хэрэг эмэгтэй хүн юм чинь гоё харагдах дуртай. Гоё байх дуртай. Тэгээ гоё байх гад тэгэхээр нөгөө камеран дээр ярих одоо би бол яг ингэ те ярих сэдвээ ингээл нэг яриад болчихж байгаа байхгүй. Одоо ингэ те зүгээр хуурайсан би яасан бэ хамаагүй. Эмэгтэй хүмүүс өөр хөөрхөн байх хэвээр гоё байх хэвээр гэдэг аюух юм болоод байдаг. За би камеран дээр гарахаас ичээд байдаг хүмүүс аюу чухал юм хэлэхэд нэг юм байд юм. Хэрэв та камеран дээр гарахаас ичдэг бол миний танд өгч байгаа амар том зөвлөгөө сүүлийн үед ямар тренд болоод байгаа вэ гэхээр амар төгс бүр ингээд нялаацсан юм шиг тийм бичлэг төгс бичлэгээс илүү яг энгийн хүнээрээ байгаа бичлэгүүд илүүсэн явж байгаа. Одоо та миний жишээн дээр хэлбэл миний YouTube бичлэгүүдийг харах юм бол миний хамгийн сайн явсан бичлэгүүд бол дандаа нэг юм мак загтайгаа эсвэл нэг юм арьс марьсан жоо хуурайсан эсвэл нэг юм нөгөө 100 хөдөө яваад ч юм уу эсвэл гол мол руу ороод нүүр мөр борлцсон ч юм уу те мөс орцсон дандаа нэг юм энгийн үе дээр байгаа. А тэгэхгүй ингээл амар те гоё хүмүүс ингээд сонгоод хүмүүс нэг тоохгүй. Тэгсэн амар энгийн дээрээ байхад хүмүүс таваад байдаг байхгүй. Тэр юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол ингэж харах хэрэгтэй. Бид нар нэг юм хүн энгийн байх тусам таныг үзэж байгаа хүн чинь тантай холбогддог гэх юм уу? Ер нь бол яг хүн байгаагаараа яг энгийн одоо батгатайгаа юутай байтагаа байх тусам. Тэгэхгүй хит төгсрүүлээл өнгийн амар тавиал те дуугинстай асуудалгүй болгоод нэгээд ирэхэд нэг юм кино үзэж байгаа юм шиг нэг юм үзүүлбэр үзэж байгаа юм шиг болоод нэг юм холбогдож байгаа гэдэг нь алдагдаад байдаг. Тэгэхээр камерны өмнө та заавал төгс байх гад нэг юм контентыгаа төгс хийх гээд байдаг тийм төрлийн хүн бол би таны өгөх зөвлөгөө нь эсэргээрээ төгс байх чинь таныг зорилго руу чинь хөтлөхгүй дээ. Яг тэр хүмүүс таныг түлхэх байхгүй. Одоо бид нар чинь ингэдэж ш одоо нэг юм лакшери ресторан руу орвол хоол идэхээр нэг юм сонирн байдэн штэ нэг юм яг хаа тавлалт нь гоё, хоол нь гоё, орчин нь гоё ч гэсэн ингээл нэг л биш цаанаасаа нэг тохгүй те нэг юм би энд байх асгүй юм шиг. Одоо ингээл би тэр нэг Парис металлаар нь явж байгаа л тэр хүмүүсийн яриад гоё газар орж үзчихэл байгаа шүү дээ. Ингээл нэг л биш юм ч нэг л те биш. Тэгэхэд нэг юм сайхан юумэр ч нэг юм хөдөө явж байгаа нэг замын хажуудлын нэг гоё гуанз монз нэг ах нарын газар байдаг шүү дээ. Тэр газар хахаар ямар гоё байдаг вүлээ. Яг тийм гэсэн үг нэг юм тухайн хүнд холбогдох мэдрэмж нь илүү байдаг гэх юм энгийн контентууд. Тэгэхээр тэр утгаараа энгийн контент хийх юм бол айгүй үр дүнтэй байдаг гэсэн үг. Тэгэхээр энгийн контентыг сайн хийх хэрэгтэй гэсэн үг шүү. За. Одоо камернаас та өмнө гарахаас айдаг төгс контент хийх гэдэг бол энгийн байхын эсрэгээрээ сайн шүү гэдэг би одоо point хэлж байна гэсэн үг юм дээр. За. Дараагийн буюу 7 дахь аюул чухал зүйл нь юу вэ гэхээр shortcut хайдаг гэж байгаа. За shortcut хайдаг гэдэг ерөнхийдөө хүмүүс ингэдэм юм аа. Энэ аюул хүмүүстэй би тулгархыг харж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр хүмүүс ямар нэг ажлыг төлөвлөөд яг тэр ажлыг гараасаа гаргахад ямар их хэмжээний хүчин чармаалт гардаггийг, ямар их цаг хугацаа ордоггийг буруу тооцоолдог. Амар хурдан болчихсон шиг боддог хөөх. За одоо шинэдээ би юу ажилласан бэ гэхлээр ихэвчлэн би ингээ хүмүүстэй ажиллаж байхад 1 сарын хугацаанд үр дүн яг гарна гэдэг аюу хэцүү байдаг. Тийм болохоор бид нараас 1 сарын хугацаанд ямар ч бид нар баталгаа одоо өгдөггүй хөө болсон. Ер нь бол одоо би надтай ажиллаж байхад бол би 2-оос 3 сар дор хаяж ажиллаж ийж, ер нь ажиллаж ийж би баталгаа өгдөг. 1 сар ажиллаж байгаа тохиолдолд аюу хэцүү байдаг. Яагаад тэгэхээр ер нь тийм л хэцүү байдаг байхгүй. Яг бүдээр хүн үр дүн гаргахад, яг хүн ингээд хийгээд эхлээд үр дүн гаргахад хүн эсвэл e-book-гээ бичгээд бараа бүтээгдэхүүн бүр үнэхээр цаг хугацаа ордог байхгүй. Үнэхээр орно. Хүн яг одоо би нэг яаж стресс ойлгуулахаа мэдэхгүй юм. Гэтэ үнэхээр яг хүн хийгээд эхлэхээр бүр хийж ийжлэг ойлгоно. Fuck энэ ч бас төсөөс их юм биш үү гэдэг. Чи бас их байсан юм биш үү гэдэг тэгж ойлгодог байхгүй. Хүмүүс нэг хитрхийн энгийн амархан болчих юм шиг бодоод буруу expectation тавиад тэгээ нэгсэндөө тэрнээс болоод хямардаг гэсэн үг. Тэгэхээр expectation буюу хүлээлтээ зөв тавиарай. Хүлээлтээ хитрхийн амархан болчих юм шиг бодоод хэрэггүй гэсэн үг шүү. За 8 дахь аюул чухал зүйл. За одоо ингээд сүүлийн 8, 9, 10, 11 энэ дөрв бол бүр амар чухал. Миний бодлоор хамгийн дөрөв чухал бол одоо энэ дөрв орж ирж байна. 8 дахь хэрэглэгчээ тодорхойлж чаддаггүй буюу зөв хэрэглэгчээ тодорхойлж чаддаггүй. За энэ юу гэхээр энийг бол хүмүүс ойлгочих юм бол амар л өөртөө ирэх таа. Наа чинийг би ерөөсөө хүнд ойлгуулах гэж одоо ингээд айгүй хэцүү байдیں۔ Юу гэсэн үг гэхээр хүмүүс одоо ингээд хүн болгоныг хэрэглэгчээ гэж бодоод байдیں۔ Хүн болгоныг хэрэглэгчээ гэж бодоод байдیں۔ Хүн болгон туслах гад байдیں۔ Хүн болгон таалагдах гад байдیں۔ За энэ эсрэгээр өөрийгөө алж байгаа одоо хамгийн том илэрлэл юм байна. Өөрөө боломжгүй байхгүй да. Хүн болгон таалагдах ямар ч боломжгүй байхгүй да. Хүн болгонд одоо та нэг юм хэлэхэд тэндээс санал нийлэх хүн 100% одоо 100%-ийн team rate-тэй team юм байхгүй байхгүй да. Тэгэхээр бас ийм юм байдаг гэсэн. Энд дээр би зөв нэг actionable team өгөх юм бол таны санал болгож байгаа бүтээгдэхүүний чинь одоо бүтээгдэхүүн чинь нэг нийтдээ нэг
харах юм бол нэг тодорхой хэсэг бүлэг хүмүүс илүү их орлого танд оруулж байгаа. Яг тань руу хандж байгаа. Боддоор анзаараад үзээрэй. Ер нь ингээд нэг тодорхой тэр төрлийн хүмүүс илүү худалдаа авалт хийдэг илүү яадаг хүмүүс. Тэгэхэд хүмүүс ингэдэг байхгүй. За таны ер нь зорилттой хэлэх юм бэ гэвэл ер нь тэгэл хүн болгон шүү дээ. Хүн болгох их боломжтой. Үгүй. Хизээч хүн болгон тавьдаг байдаггүй. Ямар ч бизнес дээр хүн болгон худалдаа авах боломж байдаггүй. Уучлаарай. Эсвэл ойлгоо. Тэрийг өстой ойлгох хэрэгтэй. Хизээч 50-50% хүн болгон танаас тэгж худалдаа авалт хийдэггүй байхгүй. Тодорхой хэсэг бүлийн тэр одоо эмэгтэй ч юм эрэгтэй хүүсний хүмүүс нэг юм эсвэл тийм ажил мэргэжилтэй хүмүүс илүү хөвчлэн худалдаа авалт хийдэг гэдэг юм байдаг юм бизнесээр. Угаасаа байдаг. Тэрийгээ та хэдий чинээ хурдан олон төдий чинээ таны бизнес томорно гэдгийг биелэх гэдэг. А тэрийгээ олохгүй хүн болгон таалагдах гэж явах юм бол өөгч биш, булчирхаач биш, харч биш, цагаанч биш, саарл юм. Бизнес дээр саарл өнгө гэж байдаггүй, саарл өнгө бол үхлийн хөндий гэж явагддаг байхгүй. Яа, саяны үгийг бичээд аваарай. Юу гэсэн үг гэхээр бодоод үзээрэй. Та нэг бол та хямдхан төрлийн бараг маш олон хүнд зарах хэвээр эсвэл маш үнэтэй бараг цөөн төрлийн хүмүүс зарах хэвээр. А тэр голоор нэг юм дундаж хүмүүс зарна гэдэг юм байдаггүй байхгүй. Бодоод бизнестэй. Одоо би энэ Одкогч хэлээд байгаа юм шиг Алекс Хормозигийн бүр хэлсэн үг шүү. Ерөөсө нэг бол үнэтэй хямдхан бараг олон хүмүүс зар, эсвэл үнэтэй бараг цөөн хүмүүс зар. Яг тэгэхээр бид нар зүгээр хүмүүсийн хөрөнгийн хэмжээг бодоод үзэх юм бол нийт хүн амын хөрөнгийн 95% нь ердөө 5% нь хариалагддаг. Нийт хөрөнгийнх нь 5% үлдсэн 95% нь хариалагддаг гэж байна. 5-95-аар хуваагдсан. Тэр чинь голын хувь гэж юм байхгүй байхгүй энийг гэсэндээ. Нэг бол та хямдхан бараа олон хүнд зарна, эсвэл та үнэтэй бараг зарна. А яагаад бизнесүүд ампуурдаг вэ гэхээр голд нь буюу харч биш, цагаанч биш, өөгч биш, болчирхаач биш, эрэгтэйч биш, эмэгтэйч биш, саарл байсараа дуустдаг байхгүй. Тэгэж яах юм? Чингис хаан хэлсэн үг шүү дээ. Айвал бүхий хийвэл бүү хай. Гэдгийг голоор айгаад байгаа хэрнээ хийхэж болохгүй, хиймээр байгаа хэрнээ айгаад ингэ сонирн байсараагаад амьдрал чинь бизнес чинь fuck up хийгээд дуусчих واخ. Гэтэл аль нэгээ сонгоно гэсэн нэгсэндөө. Яг ямар хэрэглэгч рүү би хандаж юу хийх гээд байгаа юм бэ гэдэг тодорхой болгох тусам илүү өгдөг. Ягаад тэгэхээр riches are in the niches гэж үг гэдэг байхгүй. Тэ? Одоо rich гэдэг чинь баян те, баян задлан байдалтай. Баян байдал бол ниш дотор байдаг буюу та тодорхой хэрэглэгчийг сонгож тухайн хүмүүстэй зориулж бизнесээ босгодог болохоос биш. Одоо хэцүү байхгүй да. Ер нь бол боломжгүй байхгүй. Тэгэхээр хүн болгонд одоо таалагдах гэдэг хүн болгонд бизнесээ зориулах гэдэг юм бол яг үүндээ хэнийг ч онохгүй. Та хүн болгонтэй ярих гэж оролдох юм бол таны хэн сонсохгүй нэ гэсэн. Хэн сонсохгүй нэ гэдэг чинь таны бизнесийг та орлого олох нь боломжтой гэсэн. Тэгэхээр та ерөөсөө бизнесээ удаанаар алмаар байгаа бол хүн болгон таалагдах гэж оролт, хүн болгон руу онил. Бити өөрийнхөө customer, ideal customer буюу зорилт хэлшилийг тодорхойл, зүгээр сайхан яваад. Тэгэх юм бол аяндаа бизнес чинь ингээл унаал, нэгдүгээр дампуур. Тэгэхээр миний 8 дахь зөвлөгөө санийх байла. Хэрэглэгчээ тодорхойлно нарийн гэдэг зүйл. За дараагийн буюу 9 дэх олон зүйл хэтэрхий олон хүнээс зөвлөгөө авдаг. Хэтэрхий олон хүнээс зөвлөгөө авдаг. За энэ ингэдэм. Хүмүүсээ ингээд янз янзын хүмүүс зөвлөгөө авдаг тийм. Хажуудлынхаа найз нөхөд, ах トゥ амаатан садан YouTube дээр байгаа нэг хүн одоо ингээд Odco гэж нэг хүн байна. Эсвэл нэг бизнесийн коуч бидгөө гэл маш олон хүнээс зөвлөгөө авдаг. Тэгээ тэр олон хүн болгоны чинь perception буюу өнцгүүд хоорондоо мөргөлддөг байхгүй. Маш их мөргөлдөнө. За тэд нар чинь мөргөлдөөд хоорондоо зөрчилдөөд ихэнгүүт би гацчдаг байхгүй. За аль нь хийх юм мэдхий өчдөг байхгүй. Хамгийн сонирхолтой нь тэр хүн хүлж байгаа хүмүүсийн чинь зөвлөгөө ихэнх нь ажиллана. Гэхдээ аль нэгийг нь сонгож аваад хэлэл аль нь ажилтдаг байхгүй. Яг тэд нар чинь хамтдаа цуг ажилддаггүй. Яг хөө тэгэхээр энэ дээр би зөвөх зөвлөгөө маш олон хүнээс зөвлөгөө аваад яахаа мэдгүй юм мэдээллийн юм гацалтанд орсон байгаа л би танд хэлэх зүйл нь хамгийн их давтагдж байгаа зүйлийг хий. Хүмүүсийг сонсонгууд хамгийн их давтагдж байгаа зүйлийг нь ерөнхийдөө дагаж аваад хийх ёстой. Гэхдээ тэр үгнүүд чинь зөвхөн таны хүрх гээд байгаа цэгт чинь хүрцэн байгаа хүний үг байвал сайн. Түүнээс биш одоо хамаатныхаа нэг зүгээр ахын үгийг сонсч болохгүй гэсэн үг. Ихчийн үг ч юм. За эсвэл одоо тэг ер нь тэгж болохгүй гэсэн. Яагаад тэр хүрцэн байгаа цэг юм уу таны нэг одоо хийх гээд байгаа юм чинь хийцэн хүн байвал тэр юм чинь бүх байдлыг мэддэг учраас одоо илүү үр дүнтэй гэсэн. Одоо чинь бодоод үзье л та шүдчээ өвддөг байлаа гэж үдээ. За шүдээ яаж хайрлах зөвлөгөөг Odco-го сонсъё. Эсвэл мэрэгжлийн эмч хоёроос сонсъё. Гэтэл аль ойлгомжтой Odco-го сонсвол би амар хавьяардах тийм хүн байж зөө. Шүдээ ингэх хэрэгтэй байдэн шүү. Ингүү шүдчихэ. Би чамайг бодоод хэлж шүү миний хөө. Чамайг бодоод хэлж шүдээ инг болон мэрэгжлийн эмч хоёр хэлээ. Аль нь бодтой зөвлөгөө. Эмч хэлнэ шүү дээ. Бизнес төрсөд адилхан байхгүй. Гэтэл хүмүүс Odco-г бизнес дээр Odco сонсоод байгаа байхгүй нэгсэндөө тий. Шүдний талаар юу ч мэдэхгүй Odco сонсоод байгаа талаар бизнесийн талаар юу ч мэдэхгүй хүнийг сонсоод байгаа байхгүй. Тэгээд яагаад миний бизнес муугаад байгаа гайхаад байгаа байхгүй. За энэ ингээд өсөлт. Тэгэхээр
тийг сонгох хэрэгтэй. Яг би тэгж хэлмээр олон хүний одоо хэлж байгааг сонгох гэдэг нь зөвхөн яг ингээ зүгээр одоо шинэ Алекс Хормосыг тэнд нэг хэлж идэг ч юм уу, Одко хэлж идэг ч юм уу, энэ нэг өөр тиймэрхүү юмыг сонсох гэж байгаа болохоос яг массын хэлснийг хий гэдэг утгаараа биш үү. Масс яриад ах юм бол тэрний эсрэг хийвэл үр дүнтэй байдаг. Одоо Jeff Bezos хэлсэн үг шүү дээ. Одоо маш их ашиг хүртмээр байвал нийт хүмүүсийн хийж байгаа юмны эсрэгийг нь хийх хэрэгтэй. Хүн болгоо яриад эхэлсэн бол наа чи ямар ч одоо орох юм байхгүй наадах март гэдэг байхгүй. Би тэр үгийг нь яг code техникийн хавьд ингээ оруулж ийзээ. Та барайхан бас орчуулад үзэх юм бол яг энэ утгаар нь гарч ирэх баг. Тэгээд юм энэ хавьд байвал байх бах гэж бодож байна. Тэгээд бас дараагийн хоёр руу орцгоё. За сүүлийн 2 point. Хамгийн чухал 2 point. 10 дахь point. Борлуулалт хийхээс айдаг. За борлуулалт гэдгийг нэгдэг. Ягаад ч юм мөнгө олох гэдэг өнцөг нь өөрөө хүмүүсийн сэтгэл хөдлөлд одоо нэг юм үнэт зүйлд нь муу зүйлгээ бодсон байдаг. Хүнээс мөнгө асуух нь те. Одоо чинь төлбөрөө хийх гэдэг ч юм уу. Эсвэл мөнгө авъя гэдэг. Одоо чинь бид нар өөрсдөө хүнд мөнгө зээлүүлчихэд тэр мөнгөө хүнээс авах гэхээр би нэг муу хүн болох гээд байдэн шүү дээ. Одоо чинь тэр хүн 50,000 байна уу гэд би 50,000 өгсөн. Тэгээд албатай юм шиг надаас 50,000 зээлж авчаад зөрүүлээд би мөнгө авах надад муу хүн шиг те. Тэгээд мөнгө өгөхгүй те. Тэгээд өгөхгүй араас нь хинээ хаяа гэд. Заавал нэг юм жоохон гатгажиж мөнгө өгдөг. Тэгвэл би хэцүү болоод байгаа сте. За энэ хаяа мөнгө гэдэг чинь угаасаа нэг юм бидний үүсгэх юмнаас болоод нэг юм үүссэн юм байна. Гэхдээ бид нар зөв бодох юм бол мөнгө бол ерөөсөө commercial transaction, tool of commercial transaction буюу худалдаа арилжааны багаж واخгүй. Энэ аяга, энэ миг хоёрыг солихын тулд би зүгээр сольж болохгүй учраас мөнгөөр сольж байгаа واخгүй. $10, $15. Тэгэхээр ингэж мөнгөөр сольж штэ. Энэ хоёр чинь энэ хоёрын чинь үн цэн дээр доор ийм байгаа учраас одоо надад ингэж болохгүй учраас энэ солиод штэ. Тэгээд дээрэс нь хүмүүс яагаад мөнгийг үзий яддаг вэ гэхээр мөнгө бол ерөөсөө багаж гэж харчвал айгүй амар. Яг багаж, яг алхахтай адилхан. Юу гэсэ гэхээр алхаар байшин барьж болдог, байшин нураачч болдог. Тэгэхээр алхах муудаа биш, алхахыг ашиглаж байгаа хүн нэг бол сайн, нэг бол муудаа байхгүй. Мөнгө ч ихсэн ялгаагүй, мөнгө хүнийг өөрчилдөггүй. Харин мөнгө хүнийг хэн байсныг гаргаж ирдэг, илрүүлдэг. Эсвэл өөрийнх нь байгаа хүнийг amplify хийдэг буюу нэмдэг гэж үг өгдөн шүү дээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр мөнгө гэдэг нь зүгээр л багаж байхгүй. Мөнгөөр хүн байшин барьж болно, байшин нураачч болно. Хүнийг алж болно, хүнийг амьдруулж болно. Алхаар ч ихсэн ялгаагүй шүү дээ. Би сэлэн барьчаад за лалруудаа одооноос би та нарын хаач шүү миний үгэнд орцгоо гэж болно. Эсвэл сэлэн барьчаад за эдэлээ энэ сэлмийг бариад гадны аюулаас хамгаалцгаая гэж хүн байж болно. Тэгэхээр сэлмэн дотор буруу биш, энийг ашиглаж байгаа хүнд асуудал байгаа байхгүй. Мөнгө ч гэсэн ялгаагүй. Мөнгийг ашиглаж байгаа зүйл нь юу байхгүй. Түүнээс мөнгө гэдэг юм чи өөрөө буруу биш. Мөнгө чамаа бодохгүй байхгүй тий. Тэгэхээр зүгээр л таны зах зээлд нийлүүлж байгаа, нийгэм рүү нийлж байгаа үн цэний чинь хэлбэр болчиход байгаа байхгүй. Тэгээ хэлбэр болчиход. Тэгэхээр хүнээс одоо би мөнгө асуух ч юм уу, эсвэл хүнээс ингэх ч юм. Одоо ингээд тэндээ санаа зовох юм байхгүй. Ягаад тэгэхээр юу гэсэн юм бэ? Би одоо ингээд ягаад энэ хоёрыг солих гэхэд би санаа зовох хэвтэй. Тийм байхгүй. Тэгэхээр хүнээс мөнгө асууна гэдэг чинь тийм муу зүйл биш. Одоо ч чинь муу зүйл биш, буруу зүйл биш байхгүй. Яг л юмар хийж ин тэгэл тохиролцоол хүн тэгэл тохиролцсны дүндээ л озроо. Одоо шинэ юу мээр Одко гэдэг залуу өөрийн одоо нэг юм мэдлэг байна, мэдээлэл байна, маш их туршлага байна. Энэ туршлагаа одоо шинэ таны янз бүрийн бизнес дээр чинь би ашиглаад зааж өгөөд надад чинь дараагийн түвшинд гаргаж өгөх юм коучинг үйлчлэгээ өгч байна. Дүнгээ төлөөд та одоо юм байна те 3 сая 500 төгрөг жишээ төлөөд тэгээд нэг сарын дараа 2 сарын дараа бас сард 10 сая 20 сая олдог болсон байл наач үгийн юм нэстэй. Надад ч ашигтай. Окей би заагаад өгч чинь та ашиглаад тэрийг бизнес хийгээд үр дүн гаргах. Ашигтай аль аль ашигтай байхгүй. Гэтэл ийм процессыг бид нар хардаггүйгээсээ болоод айгу буруугаар уддаг гэсэн. За энэ ихээр мөнгө бол муу зүйл биш ээ гэсэн. За хамгийн сүүлийн point. Энэ айгу хүмүүсийн анзаарсан зүйл. Тэгэхээр энэ болтол байгаа бол маш их баярлалаа. Тэгээд 30 хэдэн минут баг 40 минут болж байгаа шүү нэ. Сүүлийн айгу чухал миний анзаарсан point нь юу байсан бэ гэхээр өөрийгөө дутуунэлдэг. Өөрийгөө дутуунэлдэг буюу өөрийнхөө ур чадварыг өөрийгөө хангалттай гэж үздэггүй. Өөрийгөө дутуу миний ингээд ур чадварууд хангалтгүй гэж үздэг юм байна. Энэ бол бас айгүй нэлээд том асуудал та. Тэгээд энийг бол шийдэх ганц арга нь миний ойлгосон зүгээр л үйлдэл хийх юм бэл. Эхний бичлэгийг гаргаж үзэх юм бэл. Тэгээд хүн яг хоёр шалтгаанаар юм байт юм билээ. Өөрийгөө дутуу гэдэг юм бэл. Эхнийх нь яалтчгүй таас дутуу байгаа. Үнэхээр өөрийнхөө таас сайн гэж бодсон шиг биш байт юм билээ. Тэгээд яалтчгүй сайжруулахаас арга байдаггүй юм билээ. Одоо шинэ анзаарах юм бол хүн ингэдэж штэ. Та анзаарсан бол хүн ном уншаад юм уу? Эсвэл подкаст сонсдны араас тэр номоор яриад эхэлдэг штэ. Зөв подкастаар сэтгэхэд эхэлдэг байхгүй. Ерөөсөө. Тэгэхээр
таны магадгүй өөртөө итгэхгүй байгаа шалтгаан чинь таны ур чадвар муу байгаа хөө. Үнэхээр та ном уншдаггүй, подкаст сонсдоггүй, өөрийгөө сайжруулдаггүй. Тэгээд ирэхээр хүн чинь нөгөө нэг уншсан номоор хүн сэтгэхэд уншсан номоор яриад уншсан номоор авсан мэдээллээрээ хүн чинь фильтр гэж хорог харж үйл төлөл хийж байгаа шүү дээ. Тэгээ бодоод үзэх юм бол тань тийм юм байхгүй болохоор одоо ингээд таны нэгсэн тархичин гашилсан байхгүй шинэ мэдээлэл орж ирэх байлсаар. Тэгээ гашилсан тархитай та яг л нэг юм давтаад хийгээд байдаг. Яг шинэ мэдээлэл орж ирэхгүй учраас тэгээ шинэ өөр үйлдэл хийхгүй. Тэгээ өөр үйлдэл хийхгүй учраас нэг юм дахин давтаад нөгөө нэг Эйнштейн хэлсэнтэй нэг үйлдэлээ дахин давтаад өөр үр дүн хүлээхин тэнэглэл гэдэгтэй адилхан болчихж байгаа. Тэгэхээр эхний шалтгаан бол та үнэхээр ур чадвар шин дутуу шинэ мэдээлэл авдаггүй болохоор өөртөө итгэхгүй гэж магадгүй байна. Үнэхээр энэ бол бас ихэнх тохиолдолд байдаг. Зарим тохиолдол төр та зүгээр амар ур чадвартай хэрнээ тэрийгэ үнэлж чаддаггүй хүмүүс байдаг. Яагаад тэгэхээр өөрийгөө үнэлэх, өөрийгөө одоо ингэж зарах, өөрийгөө яах гэдэг зүйл нэг муу зүйл те. Хувиа хичээх гэдэг нь одоо ч муу зүйл. Өөрийгөө одоо ингэж өнгөргөх гэдэг муу зүйл гэдэг ойлголт байдаг. Бас бидний нийгэм байдаг. Тэгэхээр зөв өөрийнхөө байгаа ур чадварыг та дутуу үнэлээд байдаг чадварс байдгийн шүү. Би тийм амар боломжтой таарсан. Өөр амар ур чадвартай, амар царайлаг, амар гоё хоолойтой юу ирнэ. Тэрийг ингээ нэг юм бусад хүний юу гэж бодох вэ гэдэг нэг юм сонир худлаа, нэг бид нарыг дарах гэсэн нэг сонир нийгмийн нэг юм худлаа юм дотор орчоод өөртөө жоохон муулгаад байдаг. Тийм хүмүүс байдаг. Тэгэхээр тэрийг өөртөө итгэе. Өөртөө итг. Хийгээд үз өөртөө итг гэж хэлмээр би зөв энийг яг дахиад яриул нэг 10-20 минут ярих байх. Тэгэхээр ямар ч зөв энэ хөрөд дуусгачих гэж бодлоо. За тэгээд ямар ч сан миний анзаарсан нэг 500 орчим хүнтэй ярьсны дараа ерөөхдөө анзаарсан нэг юм 11 зүйл саяных зүйл байлаа. Тэгээд саяны зүйлүүд ямар нэгэн байдлаар танд аль нэгэнд бол заавал байгаа гэдэгт би 100% итгэлтэй. Тэгээд ямар ч нэг ихний ээлжинд засах дараагийн next step буюу дараагийн алхмаа авсан байх гэж найдаж мэдээж хэрэг нь бол шууд ингээд нэг юм те шүд авч байгаа юм шиг ингээд явчихдаггүй. Мэдээж хэрэг жоохон бас хугацаа орох бах засагдахад. Гэтэл ямар ч сан дараагийн засах алхмаа авсан байх гэж би зүгээр найдаж бичлэгээрээ. Тэг ямар ч сан та юу яахаа хүсвэл миний одоо явуулж байгаа те коучинг програм одоо эсвэл юу вэ? Үйлчлэгээ саний баах ярьсанууд дээр холбогдохыг хүсвэл энэ нэг зарах гэдэг юм онлайн дээр зармаараа яхаа мэдэхгүй байгаа даа бол доор байгаа линкээр ороод тэгээд цаг уулзалтын цаг тоглоод тэгээд нэг 10-25 минут 30 минут уулзаад тэгээд миний зүгээс тусалж чадах зүйлүүд юу байна? Тэгээд ярилцаад тэгээд дараагийн алхам руу шилжээрэй. Амрыг өнгөө сургалт үзье эсвэл комент хэсэгт байгаа доор юу ороод үзээрэй гэж зөвлөмөр. За тэгээд 30 минут 40 минут хамт байсан хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд энэ 11 сэдвээс аль нь танд арай илүү хэрэгтэй байсан бэ? Мөн алингаар нэг үнцэг сэдвээр би ярих вэ гэдэг талаар комент хэсэгт үлдээх юм бол би тэрийн талаас хамжлаг хийгээд өгье гэж бодож байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэгээд амлсан ясаар урт бичлэг хийлээ шүү. Өглөө амжилт.